Энэхүү баримт киног эх нутгийнхаа төлөө халуун ам, бүлээн цусаа үл хайрлан тэмцсэн Эгэл ард эх оромжтынхон гэгэн дурсгалд зориулв. Жотогоо сайхан татаад зөөдрүүдээ тийгээ. Ооц. За, бохоо байвтаа минь хөө. Дүүнэрээ сэрээгээр минь хөө босоор. Минь хөө. Ой. Эсэргүүцэл хэрэггүй. Наад авдар татах хүн цэнтэй манад өгөө. Өөр юм байна уу? Хашаа. Та явцгаая. Араас битгий гараар. Нахаа цал ханергээд юм ирлээ гэдгийг мэдгэцэлтэй өөртөө манаа. Манай тамах нансраа төгтөл тэр хэлсэн. Та болохоо байсан чи хатсан гэсэн. За чи гэрээс гээд болохоо чи чамаа гэрлээ уртаар алгах. Тэр юм аваад. Манай жахраа ахмахраа та хоёр яг хойно хоёрдоо дахин тавьчихсан. Тэгээд үгүй чара хацгал гэчихсэн. Тэгээд толгойлч нь байсан юм шиг. Ингээд лаавд зүгээр хаасаа гэрэн ингээд буунаам зүгээр нэг хэцэн даа. Тэгэн зөрөнгөө тэгээд яг атаат мэдээ. Энд тааттай сама тататын сум байна. Тийм сум байгаад тэгсэн байхгүй. Атраматраа уталгаа. Тэгээд юм комэн аваад болоо татгаа тэмсгэрнэт аваад тэгээд агараад яваад цаасаа нэгтэл тэгсэн чинь нэг хоноор яваад хата моруу ята тэгсэн тэмээ гатаа байсан тэрний тавлаас үтгэл заавал симбэлүүд тэгээд гараад цаасаа Монгол улсын баруун хил хязгаар асар их зовлон зүдгүүрийг сүрэн туулсан Баатарлаг түүх түмний хөлгийн нутаг. 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний ялалт чухам энэл хязгаараас эхлэн Монгол улс 200 жилийн дараа Манжин дарлаас чөлөөлөгдөн туурах тусгаарлаж богд эзэн хаан тусаа тунхаглан зарлсан юм а. 1910-аас 1913 онд Шинжааны зүгээс зэвсгэлсэн хасгууд баруун Монголын ард иргэдэд халдан дээрэмдэж амь насын хөнөөх болов. Тухайн хүнд бэрх он жилүүдэд жаалам хэмээгдэх Дамби Жанцангийн захирсан цэргүүд хасгийн дээрэмжтийг буд зохин толгойлогч нарын цээрлүүлэн шийтгснээр хасгууд нэг хэсэгтээ хязгаар нутагт халтгаа зогсоосон. Гэвч энэ нь хэсэгхэн зуурын амар амгалан байна. 1930-ад оны ихээр өнөөгийн бүгд хятад ард улсын Шинжаан муж дэх төрөг уугар угсааны хасаг иргэд одоо өөрсдийн тусгаар тогтнол шашин шүтлэгээ зан заншлаа өмгөөлөн хамгааж одоо гамдааны эсрэг тэмцэл явуулсан. Хүчээр өмнөд хятадын муж руу сууршуулах шашин соёл, хэл соёлыг доромжилж албан давтар говчуураа нэмэгдүүлснээс болж Шинжаан мужид одоо маш их өлсгөлэн өвчин зовлон гарсан. Үүний улмаас ард иргэд зэвсэг барин тусгаар тогтнолынхаа төлөө тэмцэлж эхэлсэн байдаг. Хятадын гамдааны цэргийн анги салбар хүчээр нухчинд орж
цус урсган дарсан байдаг. Үүнээс үндэслээд Шинжаанд амьдарч байсан хасгийн иргэд одоо овг отог омгоороо одоо Монгол улсын баруун хязгаараар нүүдлэн дөрвж орж ирсэн. Мөн манай талаас одоо орж ирсэн тэдгээр хасаг иргэдийг одоо буцааж гаргах хариу арга хэмжээ авч явуулсан. Гэвч хасгууд одоо гэрүүлээ тэжээхийн тулд Монголын баруун хязгаар дэх айл хунар ард иргэдийг дээрэмдэн товч түүвэх, хөлийн став харуулыг устгах зэрэг ийм үйл ажиллагаа явуулсан. Ховд, Говьалтай, Баян хонгор, одоогийн Баян үлгийн аймагтай залгаа Шинжааны нутгаас Хятадын Гоминдааны цэргийнхэн болон тус муж дэх зэвсгэлсэн казак иргэдийн олон бүлэглэл түүний дотроос Оспаны толгойлсон дээрэмчдийн бүлэг Монголын хэлд байн байн нэвтрэн орж ирж аллаг, дээрэм томуул хийж хөлийн хамгаалалтын пост харуул руу зэвсгэлэн дайрч орон нутгийн ард иргэдийг хүч хэрэглэн баривчилж ань насын игүүтхэн мал эд хөрөнгийн томон дээрэмдэж амар тайван амьдрах нөхцөлгүй болжээ. Энэ байдал 1930-аад оноос улам даамжирч 1952 он хүртэл 30 гаруй жил үргэлжилж Монголын баруун хязгаарын ард иргэд төсөөлшгүй хүнд зовлонг туулсан юм. 48 онд очоод тэр өдөө харгатын застав дээр байж ирсэн. Бас цаанаасаа дэшнэр их орж ирдэг байлаа тэгэхэд. Дээрэмчд их орж ирнэ. Нэг өдөр тэр цаад нөрөөн дээр гараад шөнөө жоохон шөкөлийн хараад гарсан чинь гоминдааны дээрэмчд цаанаас орж ирээд бидний бүсэлчт юм байна. Гарах зэрэг болоод бүсэлтээ яаж гарах вэ дайрч гарнагад тэгээ ерөөсө шууд орой бортоо зүгээр харуудаараа дайрсан. Тэгээ араас буудаад байсан. Ногоон орнодоос хоёрыг төсөлдөөд өнөөдөр буцаагаад. Хүүхдүүдээ болохоо байлаа шүү. Өнөө гаргаж дахиад Манай нутаг тэр үчи хөртөж байсан юм байлээ. Ерөөс явдал таардаг байсан юм уу? Айлын одоо аваалс охин хүүхдээ тэр аваа явуулдаг малын туугаад тэр адар савгэр цэцэр байгаа юм бүгдийг нь мэлтэж аваа явуулдаг. Тийм байдлаар их дээрэмдүүлж ирсэн гэлээ. Дээрэм тонуулын гамшиг нөмөрч ард иргэдийг айдас давтуулж амгалан тайван амьдрал хуйлчин одов ховд Алтай хязгаарын баруун монголчуудын туулах зовлон барагдаагүй байжээ. Освана дээрэмчин гэдэг чинь хулхаач шүү дээ. Зэвсгэлч гэсэн одоо тийм дээрэмч. дандаа би аав гэж хэлэх гэж их дуртай байсан. Энэхээр одоо эрчүүд нь эмээлтэй мөрнөөсөө салаагүй, хувцаанд ч одоо завгүй эх орныхон төлөө тэмцэж байсан. Сүүлийн ганцхан татдаг хүртэл миний тэр дуутэйгээ би уулзч чадсан үтэй гэж ярьдаг байсан. Та нар одоо авах юм аваач амийн минь үлдээгээч гэж манай ээж гүүгээ тэрвэрлүүлж суусан гэж. Энэ бол олон хүн тохиолдсон тийм эмгэнэлт явдал. Заримыг нь алж талж хатж явж ирсэн. Тэр нэг юмн дээрэмдэд явах бол бага асуудал. Монголын баруун хил хязгаар тайван биш боллоо. Амнасаа үр хүүхдээ хань ижлээ. Эд хөрөнгө адуу малаа алдаж байлаа. Гэвч энэ бүхнээс илүүтэйгээр эх нутгаа алдахгүй байх нь амин жухлыг баруун Монголын ард түмэн хизээж мартаагүй юм. Маш аимшигтай цагт. Олон хүүхдтэй айлуу тэрийг чинь маш хэцүү байсан шүү дээ. Хасаг гоминдан хийгээд хөлийн чандад дөрвж гарсан пардагчин гууд хэмээх зарим монгол иргэдийн зэвсгэлсэн дээрмийн бүлэглүүдийн халдлага улам идэвхжиж үйлдэл нь улам харгас хэрцгий болж байлаа. Гэвч хэл хязгаарын ард иргэд энэ хүнд хэцүү зовлон гамшигаас зүхтэн дөрвж эх нутгаа хизээж эзгүүрүүлээгүй юм. Тэд эх орныхоо хэл хязгаарыг хамгаалахын тулд өөрсдийн сайн дураараа зохион байгуулалтад орж 10, 20, 50, 60 хүнтэй бүлэг болж хасаг гоминдааны дээрэм халдлагын эсрэг хэлжидтэйгээ хамтран тэмцэж эхэлсэн юм.
Та бүхэн минь үүрэг даалгавраа биелүүлэхдээ анхаарал болгоомжтой сонор сэрэмжтэй яваарай. Булган сумын алаг толгойд нутгийн торгууд ард хоршоо хожид дүүрээр толгойлуулсан хилчдэд туслах, хилийн чанд тусгай үүрэг гүйцэтгэх 18 хүнтэй анхны сайн дурын бүлэг байгуулагджээ. Удалгүй энэ бүлэг 30-аас 40 орчим насны 50 гаруй хүнтэй бүлэг болж өргөцсөн байлаа. Эх орныхоо баруун хил хязгаарын бүрэн бүтэн байдлын төлөө эвдэршгүй мөнхийн цайзуулж, халуун ам, бүлээн цусаа зориулсан жирийн ард иргэдийн хатан зоригт тэрхүү тэмцлийн түүхийн амьд гэрч болсон цөөхөн хөгшөд үлджээ. Тэчин дөрөв онд группийн гишүүн тагтаагаад тэнгуүчэд хөркөвчөөс. Группийн гишүүн татнатыг багийн хурдкэgat тэнцгэтгэн хүн. Группийн гишүүн дэсэлэг Османтер хаскин татнтага. Ордагоцтай ататамчуудтайгаа тийм хөрөнгө хөттэй хүн их цөөхөн байсан. Учтэйчтэй чирэг марг тавьж гүрсэн. Тиймэр олдоо настаахан өсөд олдол байсан. Нотгосан хамгаалаад нас адоксната тийм л өсөд. Мэрэгэн уулын чиглэлд манай Анзаа бөхөө хоёр мал мөртөө эргүүл гарна. Уух талташ сонжин чиглэлд гэсэн үг дээрээ явган эргүүл харуулт гарнаа. Эх орны дархан хил ард түмний амгалан тайван байдалд аюул нүүрлэж, ёстол дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу он жилүүдэд баруун хязгаарын малчид гараа хэмж амиа хохолн суусангүй. 2-3 жил биш. 30-аад жилийн хугацаанд жухамл өндгөө харамлах өлөн бүргэд мэд эх нутгаа элгэн саднаан өмгөөлөн босож тэмцсэн юм а. Энэ үед л одоо баруун хязгаарын аюулгүй байдлыг бол ардуудын дэмжлэг тусцаанд тулгуурлаж төрөөсгийн бодлого хэрэгжүүлж үүний бас тагнуулын байгууллагаар дамжуулж ингэж хэрэгжүүлж ирсэн. Энд бол мэдээж маш олон тагнуулч ардууд үүрэг гүйцэтгэж ирсэн. За одоо байн сахан, сүхэр бүтэнгийн чой, баясгалангийн бадам гэл ингээл маш дурдаад бол маш олон одоо эх орончид бол энд үүрэг гүйцэтгэж ирсэн. Сагаатай гэдэг хүнийг манайхан сайн мэднэ. Одоо нэлээд шилдэг сайн тагнуулч. Тэр хүн маань таны нагацх юм байна шүү дээ. Сагаатай бол манай ээжийн ах нь л да. Анх тэднэр энэ Шинжаанаас 1929 онд ирсэн байх. Ирээсээ манай аав тэр нагацх нь тэгээд орж ирээд энд нутгалж байсан. Тэнийг Сагаатай бол нийлээ сэргэлэн хөдөлгөөнтэй хүн байсан. Булган суманд нутгалж байсан. 40 он болоход байдал хүндрэлийг хэлж баруун талын хэлийг. Тэр тухайн одоо манай кил хамгаалах байгуул тагнуулын байгууллага судалж өссөн байх л да. Боломжийн хүн сүд даалгавар өгөөд тийш ажиллах шаардлагатай гэж. Тэгээд энэ хүнийг авчирээд энд байлгаад бэлдээд ховдод зөх ёсоор тэгээд шоронгоос зөрүүд оргуулад Османтай холбоо барих даалгавар өгөөд явуулж. Тэгээд одоо яаж оргосон нь тагнуулууг шалгах шүү дээ. Тэгээд ичигдээд тэгээд манайхан тэр Османы дэргэд 2 жил байсан. 2 жил байхад Османы шадар сэргэл 11 хүн байж. Тэр 11 хүний бүрэлдэхүүн хүртэл ороод манай хүн ажилласан. Тэгээд эхлээд бол Османыг алах даалгаварт очиж тээ. Удахгүй алж болохгүй. Боломж их гарсан гэнэ. Хөдөө явж ан гөрөөнд явдаг, зугаалганд явдаг. Намайг ганцаараа гимэн дагуулж зөндөө явсан гэнэ. Тэгээ мөр малтаг өдөө явж хахад нухчгаад тэгээд наашаа гаргахч болохгүйсэн. Тэгээд цаашдаа удаан хугацаанд тэнд ажиллах шаардлагатай гэл. Хамгийн гол нь тэгээд Османтай шавуулсан уулзуулж нэ зэвсэг техник холбоотон болох асуудлыг бүр наашаа эргүүл уулзалт хийх гэдэг дээр манай хүн их үүрэг гүйцэтгсэн. он Хятадын Гомданы эсрэг Шинжааны босогчдын тэмцлийг дэмжиж, Дорнод Туркестаны улс гээжийг байгуулах улс төрийн бодлогод
Оспаныг ашиглах зорилго байлаа. Маршал Чой болсон Оспан хоёрын түүхэн уулзалт 1944 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Алаг толгойд болсон юм а. Манайхаас даалгавар өгсөн юм байлаа. Чи тийм улсуудыг 20 төв юм байлаа. Дагуулад мал дээрэмдэн гэж Монголд орж ир. Мэргэн уулын тэргээр орж ирээд тэр цоохор нуурын тэргээр орж ирээ. Тэгэхэд бид тэр улсуудыг баривчилнаа. Эдэг юм даалгаварт ороод ирж дээ. Монголоос мал дээрэмднэ гэж нөгөө 20 үлээ наашаа гарчээ. Тэгээ мэргэн уулаас доошоо урууж ирээд манай клийнхний тагнууд албаныханд ирж цаа нөгөө 20 хүнийг аваад ирлээ. Та нар одоо баривчлах арга хэмжээ авах гэсэн байлаа л. Тэгээд манайхан тэнд бүсэлж аваад нөгөө 20-оос 90-ээс 6 хүн бүтсэн байл. Бус нь залуулсан, том байлдаан болсон тулалдаан. Монголын ард иргэдэд болоод хэл хязгаард халдахгүй байх. Хятадын гоминдааны эсрэг хасгуудын тэмцлийг нь дэмжих тохиролцоог хийсний дараа Оспанд 400 винтов, 200 ширхэг автомат, суур пулемат 6 ширхэг, гар пулемат 30 ширхэг, гар гарнат 2000 ширхэг, сум 400,000 ширхэг, дуран 5 ширхгийг нийлүүлжээ. Гэвч төдөөдөлгүй Оспан энэ бүх тохиролцооноос урвж тусламжийн энэ их зэр зэвсгийг Монгол улсын эсрэг ашигласан. Миний аавын булхуг гажзэн гэдэг зэнг байсан. Нийжэзэн гажзэн гэдэг нийжэзэн энд монахныг дахад ирсэн. Тэгээд монахын тэгээд араас нь хуурдах нүйдэлд нь зэн хуудаг хөрсөн күнэнавад нүгэд ирлэвд. Тэгж яхад шахат нусан гэдэг нь цааталд их цэрэг киттин цэрэг байсан байл. Тэр нь хажуугаар нүгэд нухаган анямбога тэгээд нүгэд гараад ирж ирлээ. Нухаа хусуулдаг дамныгэд буучгад нүгэд иржэл. Алаг толгойд болсон уулзалтаас хойш Оспаны толгойлсон зэвсэгт бүлэглэл, улам өргөжин тэллээ. 1945 оны этэс гэхэд түүний мэдэлд 45,000 гаруй казах, торгууд, загчин, чамтуу иргэдээс бүрдсэн 8,700 гаруй өрх хамрагдж байв. Мөн салангад байсан хасхийн бараг бүгд зэвсэгт бүлгүүд Оспанд ирж нэгдсэн байлаа. Оспан гоминда Америкийн тусгай албатай хамтран Монгол улсын баруун хязгаар нутагт дахин аюул занал учруулж эхэллээ. Тэдний цаана одоо Оспантай бараг дүүсгэс хэмжээс 3-4 том бүлэглэл Шариф хааны отроод, Далил хааны отроод, Оспаны отроод гэж маш олон том отруудад 1000 гаруй хүний бүрдэлтэй байсан байгаа. Энэ отруудын одоо хүчийг сарниулах хооронд нь одоо бас эвдрэл зүйлэг маш олон тусгай үүргийг одоо манай наадны сандан гурав гişid гүйцэтгэсэн байдаг. За одоогийн цэргийн хэлбэрээр ярих юм бол орог тухай үед бас тийм хорлол сүйдэх тагнуулын бэлгүүр гүйцэтгэжсэн. Манай нутгийн хувьд одоо энэ албан ёсны группийн 120 гишүүн гэж байгаа болохоос яг нэр хүн болгон үг зэвсгээ барьж их орн хамгаалсан одоо юм сайхан баялаг төгтөө. Шаардлага гарахад нутгийн иргэдийн хинэнч тусгай үүрэг гүйцэтгэхээр хэдэн сар харж хамаагүй хэлийн чандад явхад бэлэн байжээ. Эдний хэдэн эргэж эсэн минь дэрснийг хэдэн ам өргөцснийг төдийгүй тэдний байгуулсан гавьяаг өдий олон жил нууцлан ил гаргаж байсангүй. Тэгээд миний аав харин 40 хэдэн онд яхад би чинь гэдсэн тодорсон манай ээж 6 хүүхэдтэй хоцорсон байна лээ би гэдстэй. Тэгээд ийшээ яваад эргэж ирээгүй. Их олнуудаа хоошоо ирээсэлийнүүдийн манай баруун талын нутаг наашаа нүүлгэж ирэхэд хамгийн анх 30-аад оны үед Читка гэдэг хүмүүс хоёр яваад байдлаар гараад энэ баруун хязгаарыг өгдний эргэж одоо энэ Монгол хааны байна нутгаараа яаж очих вэ гэж дандаа зөвлөгөө нэг 5-3 барын бүлэглүүд хил хязгаарт өөр буулгаж тэгж явсан юм байлаа.
их олон жил ирээсэлэг хил таавч дандаа энэ барууна бүх улсуудыг манай одын читгэх мэтгээд ингээд улсууд чинь питээс авч ирсэн улсууд юм байлээ. Тэгээд манай аав чинь баруун 40 хэдэн центиг газар очиж нас урсан юм байл. Аав нь ямар нөхцөлд нас урсан тухай та сонсчоо? Манай аав энэ баруунд харин тэр тагнуулын юунаа даалгавраар яваад тэр нэг цэргийн том китийн юунд очиалуудаа тэнд очиж тэнд байлдаж ягаад нас барлаа гэгээд манай ээж нь хамт явсан ирлээгээд манай ээж тэгж яд. Ийм дайн саман болоог бол аав нь амьд байх байсан да гэд нэг харуулах сэтгэл төрдгөө. Байлгүй яах вэ? Дандаа. Би аав гэж хэлэх гэж их дуртай байсан. Тэгээд харин манай хөгшин чинь аавтай байсан. Тэгээд хөгшнийхээ аавд яг өөрийнхөө ааваас илүү хайртай байсан би. Аав гэж хэлэх дуртай байлаа. 1946-аас 1948 онд Осбон 10-аас 100 хүртэл хүнтэй бүлгээр Монголын хөлийг удаадаараа зөрчин орж ирж, иргэдийн мал хөрөнгийг дээрэмдэн, алж хядаж, орон гэрийн шатааж, охид бүсгүйчүүдийг булааж, эрчүүдийг баривчлан, хүчээр авч явахаас гадна эсэргүүцсэн болгоныг алж устгаад одно. Хасаг коменданыхан үнэхээр хэрцгий харгас байсан. Хүний насанд хүрээгүй охин мөр бүсгүйчүүдтэй тэд зэрлэг араатнаас дор харгас хандан томлон цовоож хүчирхийлэн доромжилж зугаагаа гарган бузарлаж байсныг өгүүлэхэд зүрх зүсэгдэж сэтгэл шимширнэ. Хүнийг бол маш их тамлаж алдаг. Зүгээр гояах одоо ерөөсөө нөгөө хамгийн сайн хүдэр чи өгөх чимэг мөрний сүүлнээс зөвхөө гэдэг шиг одоо хамгийн сайн хүдэр өгж байгаа нь бол буудуулаад өгөх юм бол тэрэн шиг сайхан юм байхгүй болсон. Одоо эмэгтэй хүний гэхэд л одоо эдэгээр тамлаад тэгээд одоо энэ яадгийн одоо бүхэл одоо муу муухай юмыг хийгээд ингээд одоо жирэмсэн эмэгтэй гэхэд л гэдсэн яраад хүүхдийн гаргаад ингээд одоо хайсан ийм тохиолдол бас зөндөө байдаг. Эмэгтэйчүүдийг дэлгэнгийн шувтраад өмдөний шүтэлж үздэг нь яаж байгаа юм? Сая төрж юу гэж үзэж байгаа юм. Зугаа гаргаж ашиглах гэж авч явсан болохоос тэр хүүхний хэрэг байхгүй. Модон бигзээ авгаа авчихсан. Ямар сайдаа модон бигзээ авгаагаан асраг далдаж хаад саглагар мод уулын чимэг сайхан эм эрийн чимэг гэдээ ойлоос уужсэн байхгүй. Тэр үнтэй хогнон гэдэг концог баригдсан. Тэгээ нэг айл идэхтэй дөрмөнгөө савираад орчихдаг. Тэгээд татвар нэг утхан болоотод би явна чи явна гэдэг. Тэний хооронд тэр модон бигзээ оргуулсан байгаа. Аргалж байгаа үед өнгөрж байгаа нэг хүлээч нэг хүн чинь тэгээд тайлаад. Тэгээд гарч ирээд энд байсан хуу явж байгаа нүүчихсэн гэдэг. Ингээд уран заасан чинь өөдөө яасан чинь тэр юунд уулаад гүйж усан байж чадсан. 20-30-аар тэр амтан дээр чинь аваарч явах чинь тэр амт амьд байхгүй юу? Царай шаргалтаад ухаалдаад байд юм байна те. Эр хүн гэдэг чинь ямар сайхан нэг бууны сум нэг утгаа ирс өгт юм байна. Эхнэр хүн гэдэг чинь гүм зааж явж өгт юм байна гэдэг хогно гэдэг хүн ирээд хоодон дээр явж ирсэн. Ер нь энэ төгсөд хэлдэг шүү дээ зайлуу. Миний нэг тийм дүү байсан, манай нэг тийм хүүхэд байсан. Хасраг далдсан гэл дуу тавьдаг байсан шүү дээ. Ойлаа. Тэр өсвөр насны охиноо дээрэм далдсан төгс чинь танаа аавтай холбоотой байна уу, өвтэй холбоотой юу? Миний аавын төрсөн дүүг тэр одоо хасаг авч явсан гэж. За миний гурал аавыг Аравслын Шарав гэж хүн байсан. За миний аав бол одоо Цэрэнхүү гэж хүн байсан. За ингээд охин дүүг нь 8 настай, миний аав 11 настай. Ийм байсан юм гэлээ. Энэ замын баянтлагаа дээр энэ Аравслын Шарав гэж миний гурал аавынх нь нутгалдаг. Тэгээд тэр хасаг ирэх үед тэр одоо аваад явсан тэр охиныхоо үсийг хусчихсан. Тэгээд яг тэр авч явах үед гай таарад одоо нөгөө гархин юм мөнгөн имэг чихэнд нь хийчихсэн байсан. Ирээд авахт нь одоо за эрэгтэй хүүхдгээ зарим нь маргаад энэ эрэгтэй хүүхд байна гэдээ үлдээгээд явах гэсэн боловч одоо энэ эмэгтэй байгаа учраас энэ эмэгтэй хүүхд байна гэд тэгээд тэр одоо охин дүүг нь аваад явсан. За тэгээд хоолой удаг замын баянтлагаас баруун ташаа байгаа тэр хоолойг уруудуулаад
аава гэд өөрийгөө авцар тэгэл миний аавыг чиг аваад миний аав амсгаа хураа ярьдаг. Сүүлийн ганцхан татдаг миний тэр дүүтэйгээ би уулзсан үтэй гэж ярьдаг. Тэгэхэд аав нь харж ижээ дээ. Миний аав тэр үед нь одоо нэг бүгдөө нэг хасаг ирлэхт нь бүгдөө нэг хотныхоо толгой зугтаагаад нуугдчихсан. Тэр үед тэр охин дүүн гарч амжаагүй байжгаад баригдчихсан юм байна тэр хүмүүст. Миний аав хараад хөөх юм уйлал үлдчихсэн. Танай ааваас гадна өвөн аав харлгүй яах вэ? Тэгээд нэг гар гэхэд буудуулж адуул орчихсон. Өшөө одоо цаанаа үлдэж байгаа 6 өр хүүхдээ алж нөгөөдхөөсөө тусдаа байгаа өр хүүхдүүд алдахгүй тул миний бурал аав тэгэл шив чимээгүй тэгээд дисэлэстэ шүд зугаал өнгөрсөн. 96 наснда миний бурал 1981 онд нас орохтой мөн тэрийг одоо аав цагж үлдээсэн. Тэгээ миний аав 76 нас орох ясаа орж чадаагүй. Нэрийг бол харах хэлдэггүй байсан бид нарт. Онгоч ганцхан уулас ороод цастан будамт он цагийн шаруунд охин өрсө харууд Дүнгэрийн лусан таши чинь хоёр охин дуугаас аваа явцсан шүү дээ. 11 настай үлээ, нэг нь хэд настай үлээ. Тийм хоёр хүүхдээ аваа явцсан шүү дээ. Одоо манайхан ч 3 уч идүүлсэн юм, ич идүүлсэн тэр дээрэмч чинь дэрсэн юм байл шүү дээ. Тэр үуч чинь нохооны хамайг уучдаг. Нохооны нам нэг уусаргууд ингээд нох цагаанагцуулахгүй нох урцуулахгүй нөгөө шүнд уцуулахгүй гээд иди дайны тийм бөөрөмпөд бас ингээд дааванд байгаа л тэгээ нөгөө охтуудынхаа өвөрт ингээд бэлэн одоо тэгэл нохоол утаал яан нөгөө тос үртүүлэн нөгөө буруу дээрээ гараад хот руу гардаг. Тэр охтууд чинь тэгээд хотноосоо цаашаа гараад нэг дор явж болохгүй. Нэг нь баригдахад ядаа хоёр нь оцрохгүй гээд нуусны хой дуртал хоёр орны явуулт. Манай өшөө тийм байсан. Ер нь тэр үед манай өшөөд нойртой хоноодгүй байсан бил. 1947 онд Гоминданы 200 хүнтэй цэргийн анги улсын хилийг нэвтрэн орж ирээд хужиртын голд сууршиж хасгуудтай хамтран байлдааны сургуулилт хийж дээрэм түрэмгийлэлд элт бэлтгэж эхэлсэн байдаг. Хурдан морь унаж, хурд зэвсэг агссан хасгийн дээрэмчдийн халдлага улам шир өсч, улам хэрцгий болж, мал эд хөрөнгөө хуугаар нь дээрэмдүүлж, харалсан хотоон хараад амьд үлдэх нь ард иргэдийн хувьд ёстой л хувь заяаны асуудал болж ирэв. Тэргээр захарж бас эрдний энд тэнд бэлгэж гэдэг бас нөхцөл дайсан гарч ирж байсан. Мөнгө нус дээр бөгөөл эрдний тэргийн захарыг харуулдаг. Тэр авсан. Тэрийг доод ус руу уудаарай, дунд ус руу уудаарай, дээд рүү уудаарай гэх. Тэгэл боочихсон. Нөгөө доод ус руу уудахтаа чинь хэвчж байгаа хүнийг алдсан юм байна. Дунд ус руу уудахтаа ингээ басаад дөндөд басгаж байгаа хүнийг алдсан юм байна. Дээд ус руу уудахтаа басаад ирсэн хүнийг алдсан юм байна. Тэгээд энд энэ нутгийн усууд харуулдаг харцаг гэдэг нэг бүх байсан юм лээ. Тэр зэргүүд өхөд дууссан багт ганцаараа олдсон. Амнаас цус садраа дүнгүнээ гараад ирчихсэн. Тэгээ бийлгэт тэрнийг бууч онгочхаад атгаа хайлст урунж байгаа шиг көөм артгын хойгоо унаж байгаа гэж хөхрөө зогсож байна. 30-аад жил ужигэрсэн тулгаралт нэртэй дайн байлдааны хөлд баруун хязгаарын ард түмэн зүрхэн зүсүүлж зүүд нойрон хулжаасан ч эх нутга амь насаараа хамгаалan авч үлдсэнийг он цаг мартуулах ёсгүй. Нэр нь үл мэдэгдэх тэдгээр олон арван эх орончдын алдар гавьяаг мартаж, орхиж, түүхээс гээгдүүлж болно гэж үү? Үгүй ээ. Яавч болохгүй.
Одоо Испани бол асгийн дээрэмчид энэ баруун аймагуудын хил орчмын нутаг дэвсгэрийн ард иргэд яг одоо дээрэнд нь тонож одоо эд хөрөнгийн авч явж ирсэн гэсэн тийм одоо түүх их байдаг. Тэгэхээр түүхийн бас өнөөгийн энэ газар нутаг оронч одоо бас нотолж байдаг. Тэр нь одоо ямар цар хүрээтэй явж ирсэн юм бэ гэдгийг тэр зөвхөн одоо Баян Хөлгөд ч юм уу Ховдод ч юм уу ингэж явж байгаа бүр одоо Гоолтай Баянгар аймгийн нутг руу хүртэл орж одоо энэ асгийн дээрэмчд дээрэм тонуулаа хийж ирсэн. Тэднэрт орон нутгийн ард иргэд хэдийгээр дээрэмдүүл тонуулж ирсэн ч гэсэн тэдэнтэй тэмцэж ирсэн. Тэднийг устгаж ирсэн, дарж ирсэн ийм түүхтэй холбоотой зүйлийг өнөөдрийн энэ газар нутг нь одоо бас өгүүлж байдаг. Хасаг Гоминданыхан ийм урт фронтоор улсын хилд халдахтаа нутгийн гүн рүү зарим газраар тухайлбал Ховдын Манхан, Зэрэг, Говьалтай Халиун сум хүртэл 250-аас 400 км цөмөрж орж ирж байлаа. Дөрчин хэдэн оны үед ч одоо тэр сүүл рүү аюултай шир өсчихсэн шиг байна. Ерөөсөн уфцаан тайлж унтжсэн сүн баг хоор гэж ааштай. Тэгж ярьдаг байсан байхгүй. Тэгээд нэг муусан хүүхдүүдийн сүн болохдоо зэрэг гутал мотлын аль дулаа юм өмсүүл ял тэгэл ингээл унтуулдаг. Тэгээд одоо дандаа тийм бэлэн байдал одоо тэгж байж байсан. Тэдгээр он жилүүдэд халах, дөрвөд, торгууд, загчин, урайнхай, чампуу ард иргэдийн үрж туулсан асар хүнд зовлонг тоожиж хэрхэн барах вүлээ. Уурал түүхийн салхи өнгөрсөн бүхнийг аяархан шивнэж, хүмүүний сэтгэлийг аргадан ариусган, намуухнаар сэвшин. Гэвч гал усны гашуун зовлон гэтлэн туулж амьдын хагцалд унаж шаналсан хүмүүний шаналлын нулимс урсаж барагддаггүй, хизээж хатдаггүй. Зүрхэнд үлдсэн зовлонгийн сорив үеэс үед дамжин хизээж арилдгүй яжээ. Манай Ховд аймгийн Молон сум яриад Баатрин Чулуундай гэдэг хүн байлаа. Баруун хилийн одоо амар амгалан байдлын төлөө нэлээд олон өөр гүйцэтгсэн хувьсал тамцлахын зүтгэлтэн ийм хүн байлаа. Энэ Гоминданы дээрэмчдийг Монгол улсын нутаг дэвсгэрээс 24 цагийн дотор гарах тухай зааж бичиг явуулсан байна. Энэ бичгийг одоо тэгээ тухайн үедээ Монгол улсын баатар хэрэглэх хүү Батмын хамт манай хүргэж өгсөн. Одоо миний аавын төрсөн ах нь Баясгалангийн Бадам гэж улсын баатар болсон хожим. Гамингийн цэрэгт 3 жил одоо татгдж цэргийн алуу хаажсэн. Тэгээд цэргээс оргож эргэж их нутагт ирсэн хүн л да. Тэгэхээр тийм учраас одоо Цоохор Бадам гэж алдартай. Цоохор Бадмыг олох юм бол одоо ер нь ихэд мондог авьяа шагнал одоо амулж исэн ийм төвхтэй юм. Гэтэл нөгөө хүний чинь нэг засгийн газрын тулгын шаардлага бичиг аваад эх орныхон төлөө ингээд яваад очтон зэрэг нөгөө Бадам чи өөрөө хөрөөд ирлээ гэж тэр хүнийг одоо бүр зөрөөд барьж авсан байгаа юм л. Тэгээд нөгөө тулгын шаардлага бичгийн хариуц олжт өгөөгүй тэр чулуундаа гэж хамт явсан хүний буцаагаад Бадмыг аваад үлдсэн. Одоо Монгол улсын засгийн газрын тулгын шаардлага бичгийн хариу өгөөгүй юм чинь манайх бол одоо эх орноо харин дайснаар чөлөөлөх арга хэмжээ авч маргааш нь бол дайралт хийсэн. Тэгэхэд л Бадамбаатар бол томлогдож амнаас алдсан байдаг гэсэн. Бадамбаатарын зохицолд эмнэлэг зүйн шинжилгээ хийгээд акт үлдсэн байт. Тэр актаар бол бөөр орчим нэгэд 15 см ухаж авсан байна гэж. Толгой дээр нь гал асааж алсан байна гэж. Тэгээ уруугийн зарим газар нь үеэр ногтлсон байсан гэж. Тэгээ тэр нь нөгөө дандаа амьдтан дэгж хөтлсөн байна гэж. Он сартайгаа байж. Тэр үнэхээр хатуу хэцүү болсон юм байна. Хамгийн гол нь одоо баруун хилийн тэмцэлд Бадамбаатараас гадна олон сайхан баатрууд тэнд оролцож байсан юм аа. Хасгийн дээрэмчдийн гараас мултарч, оргон босч, элчил үгүй, зах хязгааргүй тэр их говь цөлийг явган нүцгэн, хоол ундгүйгээр туулан эх орноо зорин тэмцэн зүтгэж байсан монголчуудын түүхийг сонсоход элэг эмтэрч, бансаг чихтэн. Ийм л хүнд бэрх амьдралыг баруун Монголын ард иргэд тэсэж, тэвчиж, тэмцэж, туулж, ялж гарсан юм. Тэдний энэ бүх зовлонтой, шаналнтай, сустай, нулимстай, гашуун бөгөөд үнэн түүхийг өнөө болон ирээдүй хойж үеийнхэн хизээж бүү мартаг.
Дайн гэдэг чинь энэ хааныг хамгаалах, энэ ноёныг хамгаалах, энэ сайдыг хамгаалах дайн байдаггүй шүү. Дандаа их нутгаа хамгаалсан дайн байдаг шүү. Яагаад нутгаа хамгаална гэж ээжийг хүн хамгаална үү? Ээжийн нэрээд хүн алах гэж бол хамгаална үү? Энэ чи эцэг тэнгэр, энэ чи их дэлхий. Ийм сайхан эх орон, эх нутгийнхаа хэл хязгаар, тус хаар тогтнолын төлөө зүтгэсэн, ам үргэцэн, эгэл жирийн ард иргэд, хэлчин дайчид, эх орончдын ам бүхэн бидний зүрхэнд мөнхөл угшин, үеийн үед үргэлжлэн дурсагдж, сэтгэлд үрд амьд оршиж, ассан гал шиг дүрлсээр байх болно. Танай дээд ураг гудам хэдэн үеэрээ энэ хил хамгаалж ирсэн улсуудад. Миний мэдээсэд 5-6 үедээ байна. Тэгээд одоо алцарын зах хязгаар энд нутгалдаг болохоор харуулынх нь нэртэй, алтан харуулынхан гэдэг нэртэй энэ нутгалдаг айлуудыг дээр үтийж ярьдаг байсан. Тэгээд манай чинь хэлийн зэрэг гэж байхгүй хасахгүй болоод бидний өгдөө эцэл авгаалж айрлж явсан газар нутаг. Би тийм учраас би хүүхдүүд намайг суурин суугч. Би энэ газар нутгийг амтай байгаа утсан дайд суурин суухгүй л гэдэг. Гэтэл манай даацаад хажууд нь зөвхөн хамаахгүй. Монголын газрын зургийн одоо баруун ийм өнцөг байна. Өнцөг тэрэн дээр яг бид нар байна гэд нуур байгаа. Энэ газар шуураагаа яг тэр хилээс найртай бид хамгааж одоо энд л одоо тэгээд насаа нэнгэрүүлээд одоо энд ч үргэхэд инээс хаашаач явах гэдэг би бидний би хэлж ярьж. Одоо ийм л одоо учиртай. Одоо нутгийн аваа гэхэд тавал бууга барил байлдах нь. Би бууга барил байлдах тийм хамгаа. Манай одоо надад бол хоёр зүйл захиж байсан. Одоо нэг нь бол одоо эх орон гэдэг бол амнаас үнэтэй. Эх орны хөтлөө өхөж болно шүү нэг. Тий. Энд ганц хүн өхөж болдог юм эх орны хөтлөх шүү дээ. Хоёрдугаарт нь бидээ банк хутга шүтэн цайр авч явж байгаа л гэж загсан шүү. Наад их сайхан бодогч байна. Миний аваада тэгж тэр ажил тэгж одоо 25 наснаас нэхлээд одоо 30 гээд тэгж хөтлөө. Миний аваадад нэрэн байхгүй. Одон тэмдэг гэдэг нь болдоогүй. Одоо энэ аав энэ сайхан нэр гаргаад нутгийн хөгсүүдийн нэр гаргаад энэ нутаг оронд ийм сайхан гэгээд надыг оруулсан. Би одоо маргач өгсөн ч гүндлэгөө боллоо одоо над. Эх орон гэдэг өөхөх хэрэггүй ам. Эх орон эх нутгийнхаа тусгаар тогтнол, газар шороо, хэл хязгаарын бүрэн бүтэн байдал, эх амгалан, аз жаргалтай амьдралыг амь насаа зулан байж хамгаалсан мянган эх орончдын тэмцэл, зүтгэлийг умарт хаваас эх орон гондно. Эцэс төгсгөлгүй үе дамжин үргэлжлэх алдас болно. Өлгийн дэнхэр уулас өндөр байлаа намхан өршөөдгүй цагийн салхи хөнгөж хурсан янзаараа Олын хоёр уулшиг нутаг минь хэдий салууч хачмын